Сайн байцгаана уу? Бүгдэнд нь энэ хөвчлөг хүрэх цаг мөчийн мэндийг хүргэе. Урайхан өргөжин хэлсэн түүх номны төгсгөлийн хэсэг болох Домог төвгүүн догшин түүх оршвай болон Эрдэм төвгүүний их түүхийг та бүхэндээ үргэлжлүүлэн уншиж өгье. Сэцэн-Баатар ханыг 4 дахь хөвгүүн мэдлэхэд 90 жил тааж ихэд бэлэгшээв гин. Улаан гам болж усан бороо шавшиж салхи шуурга гарч сав шим хямарч газар дөргиж тэнгэр тогширсон хатуу жил байв гин. Тэр жил тэнгэр уулын буурал 9 их зарин дуудан тэнгэр уулыг тайжгэн тэгхэд нэгэн зарин онгод эрт сэлмийн эрийг хурцлж бай их үйлд хэрэг болно. Дотроосоо буцалсан уул догширч хагарахаас өмнө гал улаан өнгөтэй эрдний чулууг өргөж газар усны аюулыг хаая гэжээ. Хөвгүүн өр мэдлэхэд домогт нэрийг өвөг нь хүн хүнээс илүү их үлийг бүтээх хүслээ эцэг шингэн энэ нэрийг хайрлав гинэ. Домогт хөвгүүнийг төрөх үед 7 нар гарсан гэмэт ган халуун болж гэн хурсан олон хүмүүс хурмас тэнгэрээс хур бороо гуйж хувь дүүрэн дуудаж гэн. Төтдгөр хөвгүүн домогт баруун тийш одов гэн Баатар эрс олонтой барьсан зэмсэг ихтэй тэр нутгийг баг олон хаадтай учраас багуудын нутаг гэдэг гэн домогт тэнд очиод 7 ханыг нэгтгэв гэн догшин ширүүн дарав гэн улаа их урсав гэн улас олон сүйдэв гэн эрүүл чирэг эрсийг эвээр дагуулахын оронд хүчээр дарж хөнөөгөөд эхнэр хүүхдийг булаан их гашууг авчирчээ. Түйрэнд өртсөн юм шиг төтгөрд даруулсан юм шиг эдэр эрсийг хядаж эд агуурсыг дээрэмдэж хүмүүний заяа хөрсдийн дор хөх тэнгэрээс улбаатай атал эхийн сүү хөхөөгүй мэт эргийн усаар ундаалаагүй мэт ганц модноос гарсан мэт гал уснаас төрсөн мэт галзуу өвчин туссан мэт гадаа гэртгүй төвөөжээ. Домог төвгүүний үйлдсэн догшин үйл бүхнийг уугуул нутагтан сонсож гэн улас амтан мэдэж гэн ах дүүсэн шаналж гэн айл хотлоороо мэдэж гэн балмад догшин зан манай удмынх мөн үү барьсан сэлмээ тавьдгүй бахта үйл мөн үү аав ээж нь ичиж гэн аргаа баран шаналж гэн домог төвгүүн гэрээс гарахдаа Баатар түүхийг бүтээгээд өтөр түргэн буцна гэж өөртөө андгаа өгсөн гэн үүлээ тэгээ шамдсан гэн хаяасан уулсыг хайр найргүй намнахыг хараад хар мод мэт шатаахыг үзээд инэрл хайр үгүй ийм догшин сэтгэлтэн эргэж хэрвээ эрвэл ахын дүүсийг хүртэл айлгад зочоох энүүхэнд ам дасалж мэднэ хэмээн хан эцэг найж гэн хар бун сэжиглэж гинэ. Илч яалтай илгээж гэн эргэж буцах зам чинь идэхээс нааш ирэх тухай бодох хэрэггүй гэж хэлүүлж гэн дарамж үгийг хэлж байхад ам чинь яаж эвлэв догшин үрийг харуулж илдээ юунд суглав Баатар үрийг эсгэж багчууд хүүхдийг хөнөөж үгийн бурууг хэлээд үйл үүрч сууно. Чиний зовлон тарьсан замаар явахыг миний удам хизээж хүсэхгүй гэж хатан үгийг хэлүүлж гэн хан эцэг нь хэлгэнэж гэн үгээр болохгүй улсыг үүнээс өөр яах вүлээ эргэж буцах зам үгүй болов ичээдээ очих нүр үгүй болов гэж домог хүү хэлв гэн дотогш гүнгээ нуув гэн улам ихээр улаарав гэн улас орныг зовоов гэн ханилж явсан нөхд нь хатуу зангаас нь залхав гэн хайж зарим нь зүхтав гэн нуугд зарим нь бултав гэн нутаг зарим нь буцав гэнэ. Олон ч нөхд нь эрсдэж гэн орхиж зүхтсан ч цөөнгүүг нь нохоо шиг үнэн ч амтангүйг домогт тэгээд мэдэж гэн 7 нохоо тижээж гэн оровч гаравч дагуулж гэн орой өдөшгүй мануулж гэн хүнээс илүү нохоондоо итгэж хүнээс илүү хайрлаж гинэ. Сэцэн-Баатар эцэг хүү минь ягаа догшров хүслээс минь юунд гажив гэж зайран тэнгэрээс асууж гэн зан гүчрийг лавлаж гэн хөвгүүний буруу биш вүлээ хөх тэнгэрийн зураг үлээ түүнийг төрөх үед уулын дор гал авуулдаж удахгүй тесрэх гэж байхад улас олонд гай болно гэд улаан чулууг үргэл болгоод учирлаж аргадаж хаасан билээ. Тесрэх гэж байсан уулын тэр их догшин хилэн хүүгийн зүрхэн шингэж үүлийн мөрийг залжээ. Тэр их хилэн төвчж хүү тесээгүй учраас тийм их цус урсгажээ. Уул хэрв хагарч улаан галаа төргсөн бол уршиг зовлон
бүрчих байх байжээ. Өргөн олны үлийг өөртөө авсан үр юм өөрийн ах дүүсийн үлийгч бас хуваажээ. Домогт хүүгийн үүлэнд тэгтлээ бүр шанал догшин зангийн уг нь ийм л учиртай юм гэж их онгод ингэж хэлв. Энэсэн эцэгт учирлав гин. Ихсэн ихэд дуулгав гин. Домогт хөвгүн эцэст нь дуудах нэр үгүй, дуурсах алдар үгүй, дуудуулах гавьяа үгүй. Догшин хаан гихцээ 40 насыг хүрээд 4 хүү үлдээгээд харж одовгин халж одохоос өмнө хаан авдаа илчилгээж 4 ханаас болгосон 4 хатнаас 4 хүү төрснийг дөмгөн өсгөөд 4 усыг захирууллаа. Өвгдийн удмыг тэллээ өөр гавьяа үгүй гэж хан авдаа хэлүүлжиг нь хамгийн сүүлчийн үгэн гинэ. Эхийн талаа дагуул элдвэр хэлүүлэх учир өнчим мэт бос өөрийн хүчээр үндий эцгийн мөрөн дээр гიშгүүл эрээн бараан нь их тул элдэн муугаар хэлүүлнэ эгнэгт хараар дуудуулна. Бүү давт химэн өөрийн үрсэд захиж гэн өчнөн удаа сануулж гэн эхийн талаас дасарсан болохоор эцгийн талаас холдсон болохоор үүссэн тэр 4 ястны үлгэр төрөх балархайг нь эвээр дагуулж чадалгүй эдмээр төтөлж баралгүй эрт месийг эргүүлж олон жижиг улсынхаа улаан цусыг урсгаж улаан галд шатааж өггүй муха бүхнийг үйлдсэн учраас үүн шиг нь бүү байг гэж домогтоос хойш урайхаанууд улаан хувцснаас цээрэлдэг болжээ. Эрдэмт хөвгүүний их түүх. Эрдэмт хөвгүүнийг төрөхөд энэ их түүх ихэлсэн билээ. Хөвгүүн үрийг төрж байх үед хөх тэнгэр хөвгч үлгүй хөрс дэлхийн амар амгалан ах дүү олноор ад жаргалтай айл хотлоороо шинэлж байлаа. Хөвгүүнийг төрөхөд ихсийг нь хөндийн модон савнд хийгээд өргөө гэр дотор нь хөл гიშгэмгүйг тааруулж тохоо хэрийн гүнд ариун гангаар бүрж алтан эрдэнэс хөллүүлж ам болгон хадгалж гинэ. Эрдэм номыг илүү сурж ихэс ахсыг илүү хүндэлж ач буйныг илүү санаж ахан дүүс олноо гэсэн чин сэтгэлийг харж Сэцэнбаатар хаан эдэр баг насаа бодож их хүүгээ харилдаг илүү ихээр итгэдэг гин. Эрдэмт хөвгүнийг 15 настай байхад Абууд хаанаас хишиг илгээж сүй тавих хүслээ дулгажээ. Эд насанд хүрэхийн цагт их хадын нутаг руу илгээж оргим гүнжтэй уулзуулаач гэж Сэцэнбаатарт хэлүүлжээ. Алт мөнгөнд нүд шунахгүй аврал нэгүүлсэл зөөлөн алдарн төгсөн хүүг Абууд хаан инхүү ураг барилдахыг хүсжээ. Эрдэм хөвгүүн тэр үед алдрайв нас минь дуусаагүй, аав ээжийн ачийг хариулаагүй, ахсын сургаалыг өвлөөгүй, аштын мөрийг тогтоогоогүй байна. Ууган хүүгийн хувьд удаах дүүнэрээ дагуулахад хүлээсэн үүрэг минь их билээ, хөгшдөд амлсан минь их билээ. 20 нас хүрээд хойшлуулалгүй очие гэжээ. 20 нас хүрээд холын оронд очоод ховор сайхныг үзээд олон хэлийг сураад оргим хатнаа булгаад их хэлийг сураад эрдэм ихийг үзээд Абууд хааны түүхийг андахгүй мэддэг болоод дахин очоод даамайн сайн судалжээ. 3 удаа очихдоо гунигт завгүй шамджээ. Оргим хатны зүс онцгой сайхан гинэ. Олон хаттад дундаас айл сайтан гин өөлж хэлэх нь өө гэвэл үр хүүхэд заяасангүйг нь их хадгийн нутгийг нар зөв тойрсон эрдэмт эргэж нутагтаа ирэхэд дөнгөж 40-тэй байвгэн. Эрдэмт хөвгүнийг эргэж ирэхэд тэнгэр уулын өндөр өвг нь өөрийн биеэр иж залраад өргөө гэр бариулж тухлаад хонон өнжин хөөрөлдөж гэн холын сониныг сонсож гэн торгоны хээг тодоор урлаж тодхон тэрхэн үг болдог. Эртний хаадын улсын элдв сониныг яриулдаг гэн эрдэм сурсны хүчийг эрдэмт хүү үзүүлж гэн их түүхийн чуулганы эхийг анх гаргаж гэн олон мэрэгдийг захирж гэн овгийн түүхийг бичүүлж гэн өндөр эцэгтэй амлсан ёсоор өвгдийн түүхээ бичиж гэн өвгдийн түүхээ бичиж дүргээд өрөөлгийн түүхийг буулгаж гэн 3 их хэлээр төрөөж гэн 4 зүгт дуурсаж гэн Монгол тусдаа олон яснаас номонд сайныг дуудаж гэн төмөн мэрэгдийн чуулганаар бомон сайхныг хэлэлцэж гэн урт цагаан сахалтай уужим цагаан өмсгөлтэй Абууд агар цэцэн хүртэл алаз гэлтгүй ирж гэн эцэг хүний итгэлэн болсон эрдэмт хөвгүн аянаас ирсэн дүү нараа ажиж бас шинжиж гэн андуу эндүүг хэлж гэн жагрын оронд очоод жарахгаас өөрийг бодсонгүйг нь учигдыг ихэд зэмлэж гэн
ухаан дуцныг хэлжгэн хан эцгийн зарилгаар хаа холоос зорж очоод их түүхийг нь мэдж элдв жухлыг нь ажилгүй үзмжийн төдий харж өнгөний төдийг хэллээ. Уг огт ойлгосонгүй, үүрэг огт биелүүлсэнгүй хаадын газарт олон явбал хамаг ясны нэрийг барна, харин оронд явах эрхийг хасхай гижгэн. Сэцэн-баатрын ууган хүү зэгсэр жагсан эрдэмт хүү өрөөгийн газарт хэрэн явж өчнөөн ихийг сурснаас гадна өөрийн Монгол нутгаа гурав тойрсон хүнгийн ингэж тойрж явахдаа их Монголон эрэхтэй эрдэм сэргэг хүмүүсийг энэ тэндгүй суулгаж ивэл тэдэнд үзүүлж эрдмийн мөр хөөлгөж үндэс нэгтэй аймагуудын үүх түүхийг бичүүлжгэн эрдэм олонтой болохоор нь эцэг өвгдөн түнд эрхэм жухаг үүрэг оноож гэн хамаг Монгол нэгдэхийн цагт хан суух хүний орд өргөөг барих онцгой сайхан газрыг ажиж шинжээд гэжээ. Тамирт голын хүндийг таашааж эрдэмт шинжөөг нь 3 удаа очиж сар сараар сууг нь улирлийн заагаар удаан гэгчин сонжөөг нь ус нь тунгалаг юм, уул нь сайхан юм, ургамал нь тэгш юм, зундаа сэрүүн юм, өвөлдөө өнтөө юм, өргөн дайдаар цуглавал уужим хөндийтэй юм. Их хотыг бүтээвэл ивэлтэй газар юм, харин зочид ирэхэд хад асган сүртэйч юм. Харгой зам цагаан юм, харах харуйцсан сайтай юм, хаадын хотод зохистой юм гэвгэн. Хаяа хилээ манаж, харуул манаагаа тавьж, зах хязгаар нутгаа заавал эдэнтэй байлгахад ээлтэй нь хаана вэ гэж эрдэм хөтгүүгээр шинжүүлэхэд хэл яриа нондоо хээлэх хувцсан өөр олон хэлийнхэн цуглахад онцгой тарах газар бол буурал нэртэй харихны өвөр буянт нэртэй гол байна. Зундаа их дулаан юм, өвөлдөө их өлчир шаардах юм, өл таслахгүй үржил юм, өндөр ууландаа антаа юм, өөлхийн аргагүй нутаг юм, буянт голын хүндийд бом олныг бужигнуул гэжээ. Урайхай түмэн бид удаан суулгүй нүдэг, уудам дайдаа хэрдэг, угийн тэрмэл түмэн билээ. Их Монголын ирээдүйн төлөө энэ цагаас эхлэн явдал нүүдлээ хумж 3 газар суурших ёстойг өвөн чамд хэлсэн, үнийн санаагаа ойлгуулсан, өөрийн суух газрыг өн шинжиж ирвүү гэхэд төрд түшигтэй төмөн тэмэртэй гэвэл зүүн хаяа уусыг зөв гэж бодлоо. Тэр зүгийн нутаг бол улаарсан олны хөлд өртөхгүй, удам заяаг хадгалж үлдэх, магад мянган жил алдахгүй маш их үзэсгэлэнтэй уулын их юм, ус голынхан дээр юм. Тэр зүгийг барьж явбаас тэнгэр нэргэж газар хагаравч ган гачуу зовлон үзээгүй ус голын ихэнд учиртай хүмүүс суувал усаа хамгаалж чадна. Онон голын бэлчэр онон мөрний хөвөө онсон сайхан газрыг онож та минь ав. Онон голд олон бужигнуулах хэрэггүй, дангаар явж дагаж суухад дайсан багтаа химэн үзэж дагуул хотыг бүү босго гинэ. Хөндлөн хөцөөр хөх тойргоор ийм 3 голын хүндий ивэлтэй гэж шившлээ гэв олон газар явж онцгой эхийг үзсэн ганганах шуудаас бусдын хэлийг сурсан эрдэмт харийн нутгаас хатан болгосон ч үр заяагаагүй удсан тул хатсан хормоотой хар ихнэр хадмын нутагт байх зохимжгүй тул хатан минь хэвээр билээ чи. Харийн нутаг зовж хадмын газарт хаялагдах ёсгүй билээ чи. Санахын жаргалаар хань хийж сар өдрүүдийг өнгөрөө хажуугүй хүн хилаахгүй хацаа бүрүү ярихгүй хан авдаа очиж хамаг дураараа жаргадаа. Хүссэн цагтаа би хүрээд очино гэж буцааж эрдэм төвгүүн ийхүү учир хэлэх ухаан ихтэйч удам залгах үргүй дуусжээ. Эрдэмт хөвгүүний өчил. Тэртээ тэнгэр уулын хаяанаас тэв тэнгэр эцгийн төмөн үеийн дараахыг төрүүлж харсан төөрөг их заяаг зөгнөж хэлсэн Баатар их хэрсийн удам 5 төмөн ураанхай хан их тэнгэрээс хүчийг болгож хамаг их олонд зарлиг болгож бомон үеийн түүхийн буурал их шаштар хур өвсөнд хурааж дарагдаж хуурмаг нэгэнтэй холилдож байсныг хувь тэнгэрийн хураар угааж худал үннийг цэгнэн тунгааж өргөн олон урайхайдаа үнэн түүхийг өгүүлэхээр балчир үрсийн биеийг зовоож биер бихийг нийлүүлэн бичүүлж барлуулж суун үнэн үг гэдэг өчнөөн жил өлөн тоосон дарагдавч үеийн ирж цаг нь болоход
өнгө улам гялалзаж үн цэнэд орноо. Ураанхайн ураангаад урууд мангууд хар шар цагаан хэмээн хамаг олноороо хэлэгдсэн энэ их түүхийг өдөр хоногийг үнжиж, өнтөө өдрийг шинжиж, сар хоногоор тоолон сайн өдрийг хүлээж, хэр чадлын хэмжээгээр хэрэг болгон хэлв, мянган жилийн цаадах магад үнэн түүхийг маргаашийн үр удмынхаа зовлонд нэмгэлж зоргийг өдөөх гэж хац суулган харах замыг нь засах гэж хайлан байж хэлв. Тэв тэнгэр эцэг мөнх тэнгэрээс бууж газрын шид тэнгэрийн хүч гайхан болохыг гагцхуй ураахай түмэн харуулж чадна гэж номд мэрэгдийн удам эрт сайн бүхнийг энэ тэндээс дуудан энхүү түүхийг айлдуулав. Хэрхийг хитийн ухаан мэдтгүй гэж бяр хөрвөл бас цааш даган мөшгтгүй гэж их хаад их дээдэст хамжаа болж явсан хамаг Монгол улсыг харж хурааж явсан Баатар удмын түүхийг баг нэлхастаа дамжуултугай ихэс их дээдсийн сум зэв болж эрт олон сэлэмний эзэн нь болж явсан Баатар ураанхайны түүх балар байх ёсгүй. Тэнгэр уулын хаяанаа тэрхүүн говийн хэлнээ хам бурал аавын хашир гүмэг ухаанаар эдэр сайхан эрчүүдийг энэ тэндээс цуглуулж эрмэг сайхан хүлгийн эрд зон дээр өсгөж бэр чадлыг хагсуулж Баатар номыг үүрүүлж төмөн жилийн дараа болох түүхийн эрчимийг төвгүйгүй давхад тугийг нь барих, тулгыг нь манах, төмнийг татах хүчин байна хэмээн үнэн ураанхайнууд, үйлний шудрах ураанхайнууд харийн нутаг явж хат илүү суусан хүний нутагт явж хүчийг үдсэн билээ. Хаан хүнд хамжаа болно гэж хамаг их Монголын туулах их багнан болно гэж туг их сүлдийг босгоно гэж халуун голомтыг манна гэж хамжаа их түшиг болно гэж хүү үрсийнхээ хүчийг өргөн мэдүүлж хүчирхэн Монгол улсыг байгуулна хэмээн бэлдсэн бөлгөө. Баатар түүх цааш мөнхөд үргэлжлэн барлаж болгосныг цааш түгээдгүй. За бүгдэнд нь баярлалаа.